За ер нь бол би үйлдвэрчний байгууллагата 1965 онд Завхан аймгийн Нөмөрг сумд 10 жилийн сургууль төгсөөд Улаанбаатарын харьяа Налаахын техникийн хүнд механизмын суралцах 1 жилийн сургуульд суралцсан юм байна. Тэгээд 1965 оны 9 сарын 1-нд бид үйлдвэрчний гишүүн нэр илссэн. Одоогоос 61 жилийн өмнө. Тэр үед ягаад үйлдвэрчний гишүүнд илсүүлжсэн мэхтэр зэрэг насан турш одоо 18 19 настай одоо залуучууд биднүүд хүнд механизм, ийм машин механизм эзэмших тэрийг одоо сурч мэдэх юугаар ирсэн. Тийм учраас биеийн хүчний одоо чадвар эзэмшил хөдөлмөрийн гараанд одоо хурж ирж байгаа учраас үйлдвэрчний эвлэн гишүүн байх нь зөвөө гэсэн ийм зөвлөгөө нэг бидэнд өгчсэн. Тэгээд тэрний дагуу 1965 оны 9 сарын 1-нд анх үйлдвэрчний гишүүн болоод байж исэн байгаа. За ингээд үйлдвэрчний гишүүн болох төр зэрэг чинь дотор нь ингээд бүлэг салбарууд ингээд болгосон. За би бол нэг бүлгийн ахлагчаар ажиллаж эхэлсэн. Ингээд Налаахт одоо 1 жил хүнд механизмын курс суугаад тэр хугацаанд яах вэ гэхэр зэрэг бидэнд юу зааж яасан мэхтэр зэрэг үйлдвэрчний шугамар бол газрын дор ер нь тэгээд одоо үйлдвэрийн газар ажиллахад аюулгүй ажиллагааны дүрмнээс ахуулаад үйл ажиллагаа тэнтэй холбоотой юмнуудаар жишээлбэл бидний 7 хоногийн хугацаатай газрын гүн лүү Налаахын урхаач гүний урхаач та. Тэнд одоо ямар хуу янзтай хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа яаж хангагддаг талаар нэгдлийн сургалт хийж байгаа дадлага. Тэгээд тэрэн дээр бол бид 7 хоног ингээд нөгөө чийдэнтэй малгай өмсөөд тэгээд бас толгойн хамгаалалт аюулгүй ажиллагааны одоо хөдөлмөр хамгааллын хувцас ингээд бүгдийг нь хэрэглээд тэгээд 7 хоног ажиллаад үйлдвэрчний одоо хөдөлмөр хамгаалал гэж ямар хуу юм байдгийг гэдгийг бол эндээс сурч эхэлж байсан байгаа. Бас Хөвсгөл аймагт ирээд 1977 онд Хөвсгөл аймагт ирээд 1993 он хүртэл Хөвсгөл аймагт би 16 жил ажилласан. Тэгээ 16 жил ажиллах хугацаанд мөн байгууллагын үйлдвэрчний хороонд тэргүүлэгч дараагаар ажиллаж байгаад ингээд 1993 онд энэ Эрдэнэтийн сагварт одоо шилжиж ирээд ажилласан. Тэгээд Хөвсгөлд байхдаа мөн ялгаа авахгүй тэр үйлдвэрчний хорооны ажил ингээд хийгээд ингээд явсан. Энэ дэрэнгүүт мөн одоо манай холбогдсон дарга нар чинь нөгөө мэддэг болсон. Тэндээс хаана ийм хүн борсон ийм тэгээд ихтэй зэрэг бас үйлдвэрчний хорооны дарга байгаа ажлыг надад даалгаж өгөөд ингээд үйлдвэрчний шугамар бол одоо би ингээд гишүүн болсноос хойш ингээд энэ зохион байгуулах ажилд нь үйлдвэрчний эвлэлийн одоо үүрэгт ажлуудыг ингээд олон жил хийж ирсэн хүн байгаамаа. Энэ Орхон аймгийн үйлдвэрчний холбоо бол олон жил одоо хамтарч ангид ажиллаж байхад бол улсын хэмжээнд чинь аймгийн бүх газруудыг ингээд үйлдвэрчний холбоодуудыг бас ажлын үзүүлэлтмэлүүдээр нь жил болгон шалгаруулж дүгндэг байгаа шүү дээ. Тэрэнд бол дангийн шалгарч ингэж байж ирсэн ажил үйлсээр бас шалгарч ингэж ажиллаж байсан. Тийм учраас энэ байдлаас хараад үзэхэд бол ер нь энэ том үйлдвэрийн түшгэлсэн тэрний хажуугаар одоо энэ том одоо үйлдвэрчний холбоо бол ажил үйлс нь бол маш сайхан явж ирж байсан. Улсууд бол аймгийнхаа одоо байгууллагуудтай холбоотой бүхэл аймгийн үйлдвэр аж ахуйн газрууд, цэцэрлэг сургууль тэгээд одоо төрийн үйлчлэгээний бүх байгууллагууд хүртэл үйлдвэрчний гишүүд ингээд хамт олон болоод ингээд маш өргөн хүрээтэй ингээд ажилладаг. Тийм учраас энэ бол маш одоо үйлдвэрчний байгууллага бол ажилчин хүний, хөдөлмөрчин хүний эрх ашигын төлөө, хамт олонны төлөө эрүүл мэнд эрүүл одоо сайхан ажил амьдрахын төлөө энэ үйлсд бол их сайхан
одоо ажиллаж байгаа ийм байгууллага байгаа гэж үзэж улам цаашаа хөгжиж сайхан ажилланаа л гэсэн ийм бодолтой явдаг